Санаатай болон санамсаргүй байдлаар амиа алдсан хүмүүсийн зохицост задлан шинжилгээ хийдэг Нима гэх 30 гаруй насны залуу мэрэгчлэрээ 10 гаруй жил ажилласан. Дүүний хувьд эхлээд зохицост задлан шинжилгээ хийнэ гэдэг үнэндээ хэцүү. Бас амаргүй даваа байсан ч айдсаа дарахын тулд дандаа 100 г татаад үндсэн ажилдаа ордог байсан талаар тэрбээр хуучлах дуртай нэгэн удаа тэрбээр өөрт тохиолдсон тоогүй явдлаа өгүүлсэн чи үндэ энэ тоогүй явдал нь өөрт нь ерөөл буян болж удмыг нь залгаж ургийг нь гагнах хүү болж ирсэн гэдэг. Нимагийн аав ээж дархан хотод амьдардаг бөгөөд нэгэн өвөл аав ээжигээ эргэж ирэхээр гайртай хань охинтой хэллэгөө ажлаа тараатал гэртээ жирлгүй чимээгүй явж гин. Тэрбээр ажлаа дуусгаад 18 цаг өнгөрөөд гарсан бөгөөд өвөл байсан болохоор аль хэдийнэ харанхуй болсон байжээ. Хэдий тэр ганцаараач гэлээ хань болгоод аваад явчих хүн байхгүй тул хөгжмөөрөө хань хийхээр шийдэж хотоос гараад дархны зүг хөлгийн жолоо заллаа. Дархан Эрдэнтий замд дандаа осол аваар гардаг нэг хэсэгхэн газар байдаг гэдгийг Нима хин нэгнээс нэг биш удаа сонсож байжээ. Тиймээс ч замдаа хурдаа тааруулж явах ёстойгоо тэрбээр ирэх биш мэдэж явв. Холын гэрлээ шилжүүлж хурдаа сааруулж явтал урд нь хар машин осолдсон бололтой. Нүдэнд нь зурсхийн харагдахын зэрэгцээ. Урдуур нь жаахан хүүхэд тэвэрсэн хүүхэн галзуу ирүүл нь мэдэгдэхгүй хар хурдаараа гүйж орж ирээд бараг дайруулчих шахав. Сандарсан Нима торомзоо огцом дарж нөгөө бүсгүүдэд тулаад л зогслоо. Үс гизгэн сэгсийсэн бүсгүй өвгтөл болсон хүүгээ тэвэрчихсэн аврал эрен. Аха, бидэнд яаралтай туслаач. Бид осолдсон. Манай нөхөр машинтаа байгаа. Ядаж миний хүүг авраад л ойрхон эмнэлэг рүү хурдхан яваад өгөөч. Замаар явсан машинууд бидэнд тусалсангүй. Цаг хугацаа алдаад байна. Гэж уйлан хайлан нэг амсгаагаар хурдан гихч нь урсгаж ярьжээ. Нимаач угсхийн бууж гар дээрээс нь хүүг нь авбал аль хэдийн амсгал хураасан байж. Ил байдлыг ээжд нь хэлтэл бүсгүй ухаан алдан муужран газар дунав. Ийхүү хоёр зөгцөс нэг ухаан алдсан хүний дунд Нима яахаа мэдэхгүй. Барь залдсан чи аль болох тайвнаар сандрахгүй байхыг өөртөө зөвлөж машинда зогцсуудыг хийж явахаар болжээ. Тэрбээр бөөр муу ёртой. Урдээс бэлтгэсэн юм шиг ажлаасаа гарахдаа зогцос хийдэг кодтой 3 уваа таваад машиныхаа ард хийсэн нь жихүүцмээр. Тухайн үед юу ч бодлого багаажиндаа хийсэн бөгөөд тэрбээр ийм явдалтай таарсандаа гинэд сэжгэлжээ. Хэдий дотроо сэжиглэж байгаа ч аврал тусламж ирэн бүсгүүд туслах ёстой гэсэн хүн чанар зулгааж бүхнийг өөрийн гараараа хийх үүрэгтэй болсноор нөгөө кодтой ногоон ууданда аав хүү хоёрын зогцсыг хийгээд машиныхаа ард арайхийн хийж ухаан балардсан эмэгтэйг урд суудалтаа суулгаад хөдөлжээ. Учир нь сүлжээ орсон газар дуудлага өгч зогцсуудыг хүрэх ёстой газар нь хүрэхэн зөв гэж бодсон нь энэ. Ингээд эргэний өөргөө гүйцэтгсэн Нимаг цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах ёстой гэж үзэн шалгаж мэдүүлэг авч ихэлсэн чи түүнийг уг хэрэгт холбогдлого гэж үзэн хохирогчдыг өөрсдөө хурд хэтрүүлэн явж байгаад осолдсон гихт өгнөлт гарчээ. Шүүх шинжилгээгээр бол аав хүү хоёр додуур цус алдалтай нас барсан гих онош тавигджээ. Нөхрийг нь
Ямар байр байдалтай амиа алдсныг нэг бүрчлэн харж чадаагүй Нима. Нэг нас 8 сартай хүүг ямар байдалтай байсныг тод санаж байлаа. Хүү ээжийнхэн элгэнд наалдаж гар дээр нь зүгээр л амар амгалан ундаж байгаа мэт харагджээ. Харин ээж нь сандран ядаж миний хүү амьд байх учиртай. Бидэнд ирсэн бурхны бэлэг шүү дээ. Бурхан ийм хурдан буцааж явах учиргүй. Та ямар нэгэн арга бодож туслаач дээ. Гэж орилж чарлах ээжийн үг одоо ч түүний чихэнд сонсогдох шиг болдог гин. Харин хүүн аль хэдийн амьсгал хурааж амар амгаланг олсон мэт харагдсан аж. Ийхүү нэгэн гэр бүлийн амийг аварч чадаагүй Нима өөртөө халаглагч нөгөө талаар ослын хажуугаар хараагүй мэд өнгөрсөн машинтай хүмүүсийг бодон өөдгөө хүмүүс олон болжээ гэж зөвхөж өөрийгөө тайвшруулсаар бараг сар гаруй хугацааг ардаа үджээ. Хамгийн сонирхолтой нь нөгөө балжир хүүгийн амар амгаланг олсон дүрх нь харагдаад байдаг болчихов. Зарим шөнө бүр зүүдэнд нь ирдэг болж. Эл байдлаа эхнэртээ мэддэхгүй гэсэндээ хар дарсан шөнийн зүйдээ хүртэл хав дарчихдаг болжээ. Цаг хугацаа явсаар 4 сар өнгөрчээ. Зуны улирал ирж цэцэг ногоо хэнцэлж дэлгэрсэн цагаар гэр бүлээрээ дархан дамдирдаг аав ээжийнхээ амар мэндийг зорихоор явж гин. Өдөржин ажилтай байсан тэд мөн л оройн цагаар дархан руу хөдөллөө. Нима явж байгаад нөгөө осол болсон газрыг гинэд санаж би ар зайж хүүдэн хөлсөн дааварлсан чи 50 царай гарган хурдаа сааруулан явтал замын голд яг нөгөө балжирхүү өмссөн хувцастайгаа урдаас нь гараа сарвасаар гүүгээд ирж харагдав. Айсан бас гайхсан Нима огцом доромжлоход бүгд урагшаа хүчтэй цонхны шил мөргөхөн тэр. Эхнэр нь хүй яава зүгээр үү? Гөө юу болов? Гэж сандран асуухад Нима машин доогоор хүн орчих шиг боллоо. Гэхэд эхнэр нь айж сандран "Гү чи юу ярина вэ? Юу ч харагдаагүй штий. Өөрөө буугаад хардаа. Битгий хүн айлгаад сонь юм яриад бай." Гээд загнах зандрах хоёрын хооронд хэлжээ. Нимаач зориг зүрх гаргаад машинаасаа бууж тойроод доогуур дээгүүр юм харвал юу ч харагдсангүй. Ингээд гайхсан Нима машина асаага төдлөөд явангууд машины дунд толинд нөгөө хүүгийн сүнс гараа сарвасан чигээрээ алсран хоцоржээ. Эхнэр нь айгаад дууга хураасан бол харин Нима болсон явдлыг мартахын тулд алдан шар зам дууг сэнгэнтэл сайхан дуулаад юу ч болоогүй мэд рүүлээ мушгаад явлаа. Аврал ирсэн ялх балчир хүүд тусалж чадаагүйд өөрийгөө буруутгасан Нима энэ осолд бэл буруутай болоод байна уу да гэсэн хардлагыг төрүүлж яагаад надад дэргүүгийн сүнс харагдаад байгаа юм бол ер нь нэг лам хувраг бөөдөр очиж сургалъя да гэж бодоод өнгөрсөн чи ажил ихтэй хүнд дэр бүр завгарахгүй явсаар дахин нэг сарыг ардаа үджээ. Гэтэл нэг шөнө дахиад л нөгөө хүүгийн аврал ирсэн харцтай гараа сарваас нь дүр зүүдэнд нь зожлон ирсэн бөгөөд балжир хүүгийн аврал ирж байгаа нь илт харагдана. Зүүднээс айсан Нима маргааш өглөө нь марталгүй ажилласаа хэдэн цагийн чөлөө авч мундаг том бурханч лам дээр очихоор боллоо. Ингээд цаг гар хүлээсний эцэст
Бурхан ч ламын өргөнд орж өөр тужирсан мөн учраад байгаа явдлаа учирлан ярьжээ. Харин хариуд нь лам ховлого татаж үзээд аюултай муу зүйл болгохгүй гэдгийг хэлсэн бөгөөд учир нь тэр хүүхэд аав ээжтэй асар их хүнээр олдсон. Амьдралдаа богинохон настай ирсэн Бурхны хамгийн нандин бэлэг байж хоромхон зуурд үзэгдээд өнгөрсөн ховроод байсныг нь хожим нь ойлгов. Тэгээд жамаас аврал ирж байгаа мэт харагдаад байна гэдэг нь аврал ирснийх биш ээ. Бидэнд тусланд баярлалаа гэдгийг илтгэсэн байна. Одоо дахиж харагдахгүй. Харин удахгүй танаа ампулд эргэн төрөх сайн нэг ууртай. Яг эл дөрхөөрөө эргэн төрнө. Ингэж айлджээ. Ийхүү санаага багчулуу амраас нь нэмаа. Сэтгэл амар явж нөгөө хүүч нүдэнд нь харагдаж зүүдэнд нь ирэхэ боллоо. Цаг хугацаа улиран одсоор ламаас сонсон ер бусын зүйлээж эхнэртэй хэлхийг хүсээгүй. Нямаа чимээгүй л ажиглаж амьдэрсаар явв. Хүний хүүртэй задлан шинжилгээ хийдэг ажил үсэд байх ажил биш ч нөгөө талаар шинжээч мэрэгжилтэй хүний хийх ажил гэдгийг сайдар ухамсарлсан тэрбээр улсад тасралтгүй 13 жил ажилласан. Дээр их ер бусын осолтой таарснаас хойш даруй 3 жил өнгөрчээ. Харин хавар цаг юмдаг. Нямаагийн эхнэр хөл хүнд болсноор тэднийх бүл нэмэхээр ийхүү бэлтгэж эхэллээ. Өдрөөс өдөрт хайртай ханых нь гэдээс оворжин бүдүүрч охин нь дүүтэй болгоно гэж хөл газар хүрэхгүй хөөрцөглөж баярлдаг болов. 6 сартай хэвлэгдэх урга эход харуулсан эхнэр нь ямар хүүхэд гэдгээ эрт олж мэдэв. Гэхдээ тэр нөхөртөө хэлэхгүй сюрприз барихаар шийджээ. Нөхөр нь мдээгүй дүр үсгсэн чи цаанаа бол ямар хүүхэд гэдгийг мэдсэн байсан учраас эхнэрээ шалгаахгүй явсаар. Ингээд эхнэр мэдгэн амарч хугацаанд болж төрөх хэмлэг бараад болов. Хэдэн өдөр дуншиж өвдсөн чи хүүхэд гарахгүй эхийгээ их зовоов. Их баригч эмч нар өөрөөр нь төрүүлэхээр үзэж дарсан чи төрүүлж чадсангүй. Хүүхэд дотроо бүтэж зүрхний цохилд удаашрлаа гэснээр эмч нарыг түргэн ахуулж яаралтайгаар хийсвэрт оруулж Нимгаагийнх гэдэг айл хүү боож авлаа. Энэ ертөнцид 2 дахь удаага мэдлж байгаа хүү их л гомдолтой. Бас тунархалтайгаар жазхийн дууга хадаж мэндэлхэд эмнэлгийн өвдөнд хүлээж байсан Нимаагийн магнаа агартал баярлахтаа өөрийн мэдлгүй мэлэмрүүлжээ. Дэрбэр 2 яс эсэм минь саллаа шүү. Ашгүй дээ. Бурхан минь гэж бодож санаа нь уужрав. Ингээд 5 хоногийн дараа эмнэлгээс шинэ хүнээ гаргаж явах Нимаа. Гү ямар амтан байгаа бол доо. Аавыгаа дуурайсан болов. Эсвэл яг ээж болов гэж бодож амжив. Хүйсэн хүлээсэн мөч ирж хүүгээ гаргаж явах өдрөө эртгийгч машина 1-р төрхийн гадаа тавьжээ. Өдрийн 14 цагийн үед совилогч бүсгүй өлгөдөө хүүг твэрсээр эхнэрийг нь дагуулж коридорт гарч ирээд "Мэдгийн гэрийнхнээс хүн байна уу?" гэж дуудахад Нимаа малгайгаа заасч тухтуулаад "Би байна" гэж сандал дээрээс угсгийн босож очиод өөдсөн жинэхэн улаан сурав хүүгээ гардаж авлаа. Хүсэн хүлээсэн хүүгийнхэн өлгийг нь засаад нүүрлүү нь өнгийн хараад ихэдэл зочсондоо
хүүгээ газар унгаачихсангүй. Дүүний нөгөө зүүдэнд нь зожилдог хүү яг дөрхөөрөө харагдав. Үгүй ийм юм гэж байхаа. Ямар сони юм бэ? Ламч өнө хэлжээ. Бурхан минь, ийм хөөрхөн амьтанд тусалж чадаагүй миний буруу. Тиймээс намайг тоож нартад ирсэн энэ балжир үрийг насан туршдаа хайрлан хамгаалж муухай бүхнээс хол явуулж өсөх хүндтэй өөргийг нь аав нь хүлээлээ шүү дээ гэж өөртөө хэлээд хүүдээ мөнх амьдрал гэж нэр хайрлаад баруун жихэнд нь шивнжээ. 2 удаа амьдралд ирсэн ховор заяат алдрайхан хүүн өнөөдөр 16 наснд хүрсэн мундаг томор болсон гэж сонирхуулан ярив. Харин хожим сонсох нь хайртай ганц хань ганц хүүгээ алдсан нөгөө эмэгтэй зэтгцийн өвчтэй болж унаж татдаг өвчин тусч шаргадны эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болсон гинлээ. Аргагүй шүү дээ. Босгосон амьдрал нь оронгоороо эргэж амьдралын гол эрдэнэ болсон хүмүүсээс гинтийн байдлаар зуурдаар алдаж тэднээсээ салж хагацна гэдэг тийм амар даваа биш бөгөөд өөрийнхөө биеэр мэдэрч нүдэр үдсэн гам шиг зовлонг хүн яаж мартаж чадах вүлээ дээ. Галзуурах нь аргагүй дээ гэж Нима ярьж бид хоёрын яриа өндөрлсөн юм да. Хэрв танд манай бичлэг таалагдсан бол манай сувг subscribe дарж мөн лайк дарж share хийгээрэй. Баярлалаа.